өрхийн амжиргааг сайжруулах сүрийн өвчлөлийг бууруулах төсөл үзүүлж байна. Цэцгээ захын гэр хороололд айлын хашаанд жижиг гэрт ам бүл олуулан амьдардаг. Агаар, хөрс, орчны бохирдол ихтэй учир хүүхдүүд нь ойрхон өвддөг. Эдний өдөрт нэг л удаа хоололдог. Заримдаа хоолгүй хонхонч бий. Хүүхдүүд нь цэцэрлэг тамрагдаж чадаагүй улмаас цэцгээ гэртээ хүүхдүүдэд харан ажил хийдгүй. Мэргэжилгүй тул түүний нөхөрт ажил олдох нь бага. Өрхийн гол орлого нь хүүхдийн мөнгө юм. Нөхөр нь архих уудгаас гэр бүлийнх нь итгэл муутайхан хүсэл тэмүүлэлгүй өдөр хоногийг өнгөрөөж байна. Цэцгээтэй адил орлого багтай амьдрал хэцүү гэр бүлүүд Монгол улсын хэмжээнд 648 мянга байна. Энэ нь нийт хүн амын 21.6%-ийг эзэж байгаа бөгөөд ядуурлын нийтлэг шалтгаанууд нь шилжилтэх хөдөлгөөн, ажилгүй дэл, архиталт, гэр бүл салалт, дэд бүтцээс хол, цэцэрлэгийн хүртээмж муу, мэргэжилгүй байдал, өв хүний хандлага, өрхүүд эрэг дадал хэвшилгүй, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих дэмжлэг сул, эдийн засгийн хямрал, төрийн бодлогын хэрэгжилд тааруу зэрэг орж байгаа юм. Цэцгээгийн том хүн удаан хугацаагаар ханиалган саяхнаас халуурсан ба шинжилгээ өгөхөд сүрээгээр өвжилсөн байна. Одоо тэрээр эмчлэгдэж байгаа. Сүрээгээр хинч өвдөж болох хэдий ч сүрээ эдгэрдэг өвчин юм. Сүрээ эдгэхэд эмээ таслахгүй угаас гадна шин тэжээлтэй хоол хүнс эдэн дархлаагаа дэмжих нь нэн чухал. Эмчилгээ таслах нь өвчнийг хүндрүүлэхээс гадна эмэн тасалтай сүрийн өвчнийг үүсгэж болзошгүй ба энэ нь цаашлаад үхэл түргэх аюултай. Хүүгээ өвцөнд цэцгээ маш их шаналсан бөгөөд тэрээр энэ байдлаас гарч амьдралаа өөрчлөхөөр шийдлээ. Цэцгээ болон түүний гэр бүл зориулсан төгсөлтийн аргачлал нь дэлхийн олон улс оронд хэрэгжиж ирсэн бөгөөд нийт харгасны 95% нь амжилттай төгсөж ядуурлаас гарч чаддаг байна. Дээр бүрдүүл хүрэхийн тулд бид орлогыг нэмэгдүүлэх, санхүүгийн боловсролыг олгох, эрүүл мэндийг сайжруулах, нийгмийн эдөх оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж ажиллана. Ийхүү цэцгээгийн гэр бүл 24 сарын дараа өөрсдийн хичээл зүтгэлийн дүнд тогтмол орлоготой болсноор ядуурлаас гарч сүрийн өвчнөөсөө салж хамт олонтой өөртөө итгэлтэй ирээдүйн зорилготой амар тайван аз жаргалтай гэр бүл болсон юм. 2015-аас 2018 оны хооронд хэрэгжих өрхийн амжиргааг сайжруулах, сүрийн өвчлөлийг бууруулах төслийн хүрээнд төрийн байгууллага, төрийн бус байгууллага, бизнесийн байгууллагуудаар өөрсдийн үйл ажиллагааны чиглэлээр дэмжин хамтран ажилласнаар цэцгээгийн гişиг 250 гэр бүл ядуурлаас гарч 16860 хүн сүрийн өвчнөөс өрчлөн сэргийлэх ойлголттой болох юм. Энэхүү төслийг Германы засгийн газрын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам, Дэлхийн зүүн Герман олон улсын байгууллага ивент итгэв. Улаанбаатар хот 2015 он.